Цэлмэх тэнгэр цэнгэг агаар цэвэр тунгалгаар дүүрэн шинэ өглөө. Өдөр бүр ингэж эхэлдэггүй байсан ч та сэтгэлдээ өглөө бүрийг ингэж ухтаарай. Өглөө бүр эхлэл байдаг. Өглөө бүр шин санаа төрдөг. Өглөө бүр өөрчлөлтийг авчирдаг. Өглөөг гайхамшиг болгож хувиргах өглөөний гайхамшиг. Өглөөний гайхамшигын анхны подкастыг сонссон гайхамшигуудтайгаа эргэн уулзж байна. Өнөөдөр өглөөний гайхамшиг подкастын 2 дахь дугаарыг Чүчү Travelers бид хүргэж байна, тийм ээ. Тэгээ яагаад энд ирсэн гэхээр өглөө эрт онгойдог газар ховор юм байна. Тэгээ 6 цагт юуны төлөө эртэж хүмүүс илээ эрт уулзъягээд өнөөдөр подкастынхаа зочинтой замун хамтран ярилцагч Дэлматагаа бид нэр эргэн уулзж байна. За өглөөний минь сайхан амарцгаасан уу? Өглөөний минь бүгдээрээ сайхан амарцгаасан уу? За нилээ ирж тоссон уу? Тэглээ шүү дээ. Ялангуяа манай шир нэг болохоор нэлээ холоос ирсэн болохоор яг хэдэд тоссон бэ? Би өглөө ер нь 4:30-д босоод ерөнхийдөө дадал болцсон гэсэн үг. Тэгэхээр өдөр болгоо ер нь 4:30-д босоод одоо 81 дэх өдөр дээр явж байгаа. Гоё бэлгшилтэй өдөр байна шүү дээ. 81-ийн тоо чинь бас их гоё шүү дээ. Манай ариун гэрлийн тоондыг хаач. Тэгээ харин ихний дугаар жишээлбэл 66 ус 99 сат гэдгийг би барыг 2 3 удаа дурдсан байлээ тийм ээ. Тэгсэн өнөөдөр 81 дэх өдөр гэсэн чи бас их бэлгшээгээд байна шүү дээ. Ер нь юмд ач холбогдол өгчих бэлгшээх чих зөв санагдаад байгаа шүү дээ. Миний хувьд болохоор тогтмол бусдаг цаг бол ерөнхийдөө 5 цаг. Өнөөдөр 4:30-д боссон. Тий. Бид нар чимэгтэй уусч арай илүү юм бэлдээд байдаг шүү дээ тий. Яг өнөө би бас ширийн юм харахтаа бодлоо. Босоод биецлэн нүрээ угаалаа айгу амар юмдаа эрэхтэй өнгөж бодож байлаа шүү дээ. Өглөө босоод ерөнхийдөө уснаар бол өнөөдөр ч дайраа нэг өглөө бол яг нөө севэрс аргачлалыг бол тогтмол хийдэг гэсэн. Өнөө өглөөний үед арай нэг дараалал нэр чим газ босоод уснаа. Тэгэл ерөнхийдөө би эвэлдэл гараад ирсэн. Би Монголын радиогоос төгөлж ариун гэрэл гэж өөрийгөө танилцуулаад хэлсэн байгаа. Гэрэл маань болохоор өмнөх подкастаар би жоохон өөрийгөө дутуу танилцуулсан байлаа л да. Зөвхөн өглөөний гайхамшиг группийн админ ингээ ерөнхийдөө энэ групп эхлэх үүсэл маань болохоор бас л өглөөний гайхамшиг номоос эхэлсэн. Тэгэхээр энэ номыг одоо албаас нэрхтээ эрхлэн гаргагч те Grand Book Publishing-ийн одоо редактор юм хүн байгаа. Тэгэхээр энийг бас хэлээ явах нь дээр юм байна. Өмнөхдөр бас дутуу явцсан юм байна гэх. Шир нимбо маань өөрийгөө танилцуулаач. За миний хувьд намайг Өсгөрийн Ширүү нимбо гэдэг. За ерөнхийдөө мэрэгжлийн хувьд сантехникийн инженер мэрэгжилтэй. За одоо болохоор эрчим сервис компанид ерөнхийдөө хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер гэдэг албан тушаалд ажиллаад явж байдаг. Иймэрхүү албан тушаалыг хашаад тэгээ одоо ерөнхийдөө сүүлийн 3 сарын хугацаанд эртэж болцсон юм болж байгаа гэсэн амьдралын хэм маягаа бас өөрчлөөд. Бас нэг сурч хөгжихийн төлөө ерөнхийдөө зорилго тавьсан ингээд хичээгээд явж байгаа гэсэн. Та хоёрт өглөөний дуу хоолой ямар санагдаж байна вэ? Өглөө эрт сэрхийн тухайд болохоор одоо жишээлбэл махан бие маань сэрсэн байхыг тэгээд одоо сүнсэн бие гэдэг юм уу дотоод бие сэрэх гэж саверс аргачлалыг хэрэглээд явж байгаа юм эртч хүмүүс харин дуу хоолойны үед юу гэж бодож байна? Үгүй өчигдөр орой ингээл яана ерөөсөө мэдгүй ингээд 6 цагт уулзчихсан уулзалт ерөөсөө байдгүй юм байна. Ингээд тэгэхээр яана одоо хоцорчихгүй тий ундчихгүй. За одоо маргааш ингээ подкаст айтайгаа хийчих юмсан ч гэдэг юм уу те нэг юм санаа зовнилттой байсан. А тэгээ яг өглөө босоод одоо босдог цагаасаа дахиад 30 минут урагшлуулчлаа штэ босоод дасгалаа хийгээд яа ингээ гарч ирэхин алдан их гоё мэдрэмж авсан. Үеийн ч болох юм байна те. Өглөө бас маш их цагаа төлөвлөөд бас гоё гараад явал бас гоё юм байна гэдэг. Нэг тийм гоё мэдрэмж төрснэг хэцүү санагдсан гоо яг үнэндээ бол. Дуу хоолойны үед ярих жоохон хүч шаардах ч юм уу? Тийм мэдрэмж төрж ийнө эсвэл зүгээр сэргэг цаваа байна уу? Дажгүй. Сэрцэн юм шиг байна. Тэгээд энэ ч одоо сонсогч шүү дээ. Тэрний хувьд бол гай байна уу? Ер нь бол өглөө эрт босоод яг ингээд ирэхээр мэдрээд ирэхээр айгу тэр өглөөч айгу хүнд бас айгу гоё ирч энерги гэдэг юм өгөөд байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол би маань айгу өнгөрөө дуу хоолойны зэрэг сарцсан гоос мэмэ бэрхшээлтэй биш л
санагдчихэв. Зочиндаас баярлалаа гэж хэлмээр тий. Өглөөнийхөө үнэтэй цагаа бас ингээд туршлагаа хуваалцгаа, үр дүнгээ хуваалцгаа, өдөр тутмынхаа бас нэг зөв үйлээ хуваалцгаа цаг гаргаад ирсэн маш их баярлалаа тий. Тэгэхээр шинэ юм богоос хамгийн түрүүнд асуух юм бол өглөө эрт босох тухай сэтэл хаанаас эхэлсэн бэ? Би яг ийм байсан. Ер нь бол анх тэр нэг оюутан байж байхдаа нэг диплом бичих гээд яг ажил ерөнхийдөө нөгөө манай тэнхимийн эрхлэгч маань ерөнхийдөө оюутнуудаа цуглуулж агаад оруулж тэн дээр нэг үгийг хэлж ийсэн. Та нар өглөө 4-7 цагийг ерөнхийдөө зөв ашиглаж чадах юм бол тэр хүний хувьд хамгийн өндөр бүтээмжтэй цаг байдаг гэдгийг хэлж ийсэн. Тэр үг бол миний хувьд үнэхээр айгүй тийм хурц тусч ийсэн. Ягаад тэгэхээр би өөрөө нэг ажил хийдэг, тэг хажуугаар нь ерөнхийдөө сурдаг байсан учраас надад яг нөгөө сургууль дээрээ суугаач, номын санд суугаач юм уу диплом бичих цаг байдаггүй. Тэгээд ерөнхийдөө яг тэр диплом бичгийг ерөнхийдөө сарын хугацаанд яг л өглөө 4 босоод 7-д дуусгаал тэгээд ажилдаа явдаг. Иймэрхүү ерөнхийдөө хэмнэлтэд явж байгаа диплом бичиж маш амжилттай бас хамгаалж исэн. Тэгээд нөгөө диплом бичээд дуусчаараа хүн чинь тэгээд нөгөө зүйл орхигдуулаа явцсан байсан. Тэгээд сүүлийн үед бол ерөнхийдөө нэг амьдралын хэмнэл нэг ажил гэр гэсэн иймэрхүү хэмнэлд орцсон. Ямар нэгэн л өөрчлөлт өөрөөсөө ямар ч сүсэд байгаагаа мэдрээд исэн хэрнээ тэрийг хийж чадахгүй яваад байсан. Тэгж явж байгаа л өглөөний гайхамшиг гэдэг номыг ерөнхийдөө Facebook дээрээс хараад тэгээ нөгөө нэг хуучин яг юм чинь нэг сэргээд ороод ирж байгаа. Тэгээд энэ өглөө их босч өөрийгөө хөгжүүлэх нь зөв юм байна гэдэг шийдвэрийг гаргасан гэсэн юм. Savers гэдэг аргачлал шүү дээ тийм ээ. Тэндээс одоо жишээлбэл ширүүн юм боо маань аль аргачлал нь ажиллаж байна те. Аль нь илүү төлхөө ойр бөгөөд төлхөө одоо өөрт чинь өгөөчтэй санагдаад барьж авсан бэ? За ер нь бол би өглөө яг номоо уншиж эхлээл ерөнхийдөө за 5 цагт босъё гэдэнгүүтэл чинь надад 6 цагт босдог хүний хувьд бол 5 нэг хөнгөн юм шиг санагдсан байхгүй. Тэгэхээр нэг өөрийгөө ер нь бүр ингэ хүчтэй сориод үзье. Өмнө нь 4 цагт босч болж исэн юм чи ягаад за 4 гэснээ бас нөгөөдгөө арайч бас унтах цаг маань болохоо яж юм бол үгүй шүү дээ 4:30-аас эхлүүлсэн. Тэг хангалттай 2 цаг гараад ирэнгүүтэл би чи 2 цагаа ерөнхийдөө юмнуудаа хуваагаад эхлэнгүүтэл надад бол бүгдэнд нь ерөнхийдөө хангалттай хэмжээний цагийг зарцуулах боломжтой болсон гэсэн. Тэгэхээр яг л өрөөсөө яг тэр дараалалаар нь хийдэг дээр нь нэмээд бүр тэр англи хэл сурах өглөөний цай бэлдэх гэдэг ийм цагуудыг бас тэр 2 цагт оруулж ирсэн гэсэн байна. Англи хэл сурах нь миний хувьд бол бас аюул чухал хэрэгцээ шаардлага болоод гараад ирсэн гэсэн үг. Тийм учраас тэрийг бас тодорхой хэмжээний 20 минутаар оруулж өгөөд дээр нь нэмээд өглөөний цай гэдэг бол угаасаа хүн хамгийн чухал зүйл гэж байдаг тийм ээ. Өглөөний цайгаа бүр айгүй ач холбогдол өгж бэлддэг байсан. Өмнө нь бол зүгээр нэг хялтвалдаг цай угаал ус угаал гарах юм иймэрхүү байсан бол айгүй ач холбогдол бэлддэг. Магадгүй гэр бүлийн дэж гэсэн өглөөний цайг нэг бэлдээд ингээ үлдээгээд гарах юм бол айгүй гоё байдаг ч юм тийм ээ. Тэгэхээр миний хувьд бол тэр дасгал хийх гэдэг дээр айгүй ач холбогдол өгдөг. За ном унших гэдэг бол бүр айгүй чухал болсон гэсэн. Айгүй туртай болцсон байж байгаа гэсэн. Номын тэмдэглэлээ хэр сайн тийм. Одоо нэг бичдэг шүү дээ. Тэмдэглэл дээр би яа. Ер нь номоо уншиж дуусаад араас нь залгаад тэмдэглэлээ хийдэг гэсэн. Тэнгүүд л ер нь за ер нь өглөө яг за би өглөө бослоо тэд өдөр гэж тэмдэглээд за ан сар өдрөө хүртэл бүр англиар ингэж бичиж ч юм уу тийм яг ингэж эхлээл. Тэгээ тухайн өдөр хийх ажлаа ерөнхийдөө тэмдэглээд өглөө бол нөө сторидо ерөнхийдөө бас нэг үг бичиж оруулдаг. Үнээр тогтмол зоригжуулалт маягаар. Тэрийг бас бич тэмдэглээд тэгээ чухал нэг номон дээрээс гарсан санаа юмудаа аюул тэмдэглэж авдаг гэсэн. Одоо гэрлээ сайд хийж штэ өглөө 5 цагт тусдаг гэсэн өнөөдөр жишээлбэл 4:30-д 30 минутаар урагшлуулсан гэдэг. Тэгсэн хэрнээ дасглаа бол хийгээ гарсан юм тийм үү? Тий, одоо дасгалаа амжуулахын тулд одоо яагаад тэгэхээр миний хувьд болохоор суугаа ажилт болохоор дасгал аягүй чухал байдаг байхгүй. Тийм болохоор би одоо өглөөний дасгалыг амжуулахын тулд одоо 30 минутаар урагшлуулж байгаа байхгүй. 20 минутын дасгал хийдэг. Тэгэн гутаа яг би ажил руугаа манай ажил гэр хоёр ойрхон болохоор ажил руугаа болж бол алхахыг хичээдэг. Тэгтээ зоригжуул бясалгал хоёроо хийдэг байхгүй. Яг өөртөө алхаж явахдаа. Тий, алхаж явахдаа. Тэгэхээр нөгөө юугаа юутайгаа хослуулах уу, яаж би цагаа эмнэх үү гэдэг дээр тэг ингээ өөртөө залбираал талархлаа хийгээл те. Ингээл тэгэл яг 15 минут алхаал ажил дээр очиход 2 юм ичиж байгаа байхгүй. Ажил маань өөрөө ном уншдаг ажил, байнга уншдаг ажил учраас би бол уншлахыг бол өглөө хийдэггүй ч юм уу те. Гэх жишээний нөгөө өөрийнхөө ажил амьдралынхаа юм тохируулаад ингээ хийчихдэг те. Энэ бол яг тийм мессеж жишээ өглөө усаад яг дасгалаа хийгээл усанд ороод гарч ирж байгаа байхгүй. Тэгээд өглөө болгоно дасгалаа хийж байхдаа ч юм уу подкаст мэдээллүүдийг аягүй их сонсдог болсон. Тэгээд тэрийг бол ерөөхдөө машин дээр сая сонсоод ирчихэж байгаа. Аягүй гоё шинэ юм бас мэдээлэл сая сонсож ирсэн. Тэгээд
өглөө ирээ сая бич баг 45 гээд ирчүүдээ баг 10 минут машиндээ суус. Яг тэр хооронд ч бас яг хэвээр л гүйтл бясалгалаа хийгээ сууж өөрөө гоё төвлөрөө сууж юм тий. Иймэрхүү байдлаар яг тэр боломжит цаг хугацааг юм ашиглаад явах нь аюу гоё юм шиг санагдсан. Та өглөөний гайхамшиг подкастыг сонсож байна. Би бас нэг юм асуумаар байна л да. Өглөө босохоор ингээ ядардаг аа гэд маш их хүн ярьдаг байхгүй юу? Өглөө ийм эрт босох шаардлага юу байна те? Тэгвэл чам тийм ядрах мэдрэмж төрж байгаа юу? Зоринхийдөө нэг 6.5 цагаас ч юм уу 7 цаг л ерөнхийдөө унтж байгаа юм. Гэтэ бол одоо үндснээр 3 сар болчихлоо ш 81 тонн гэдэг чинь. Энэ хооронд тийм амар ядарж байгаа мэдрэмжийг бол өөрөө мэдэрч үзсэн. Магадгүй би ядарсан бол бүр улам таал улам ажлын бүтээмж нь улам буураад явах хэрэгтэй баг тий. Бүр миний хувьд шал эсрэгээр ерөөхдөө бүр сурч өгч хүсэл эрмэлсэн хүртэл дотроос нь бол улам гоё өргөөл хөгжөөч юм иймэрхүү мэдлэг мэдээллийг аваад байгаа шүү. Сэрүүнээсээ хүн ч урам ороод ерөнхийдөө бас ингээд айгүй сэргийг яваад идэв шиг санагдсан. Залуу хүн чинь арай үдэш найс нөхдөөгөө ярьж суух, баяр төрсөн өдөр гэл шилдэг шилтгаан юу юм бодхоо тийм ээ. Тийм үед яаж зохицуулж ирсэн бэ? Одоо өнгөрсөн 81 хоногийн хугацаанд. Бас тийм мэдээж гарна тий. Өндөрлөлтөд ялтч гарч байгаа. Ерөнхийдөө найс нартайгаа бас гараад яваад за 1 2 хүртэл ерөнхийдөө бас нэг уулзаад ирэх нэмэрхүү юм байсан. Гэтэ маргааш нь яагаад ч нөгөө нэг дадал гэдэг чинь аюул чухал юм бэ лээ л. Ер нь бол нөгөө 4:30-д хүний бие чинь ингээд сэрээлэг дадал болчихж байгаа шүү дээ. Тэнгүүтэл маргааш өглөө нөгөө 4:30-даа яг сэрүүлэг дуурангууд л ерөөсөө яг босоод ирчихэж байгаа. Тэгээ нөгөө сэрүүлгийн аягүй нөгөө хол тавьдаг болсон. Яг ном дээр заалсан юм тийм. Тэгэл нөгөө сэрүүлгийн унтраах гал босч ирэл тэр цаашаа залгуулаад найлороо шүдэ годог юм хэсгийг сэрчдэг. Тэгээ магадгүй нөгөө нойроо дутуу авцсан учраас би өдөр нь аль болох нэг цаг гаргаад бас тодорхой хэмжээнд нэг цаг ч юм уу унтахыг ерөнхийдөө хичээдэг гэсэн. Юм ингээд жижиг гэхгүй аюул чухал байдаг гэдгийг энэ дээр бас харж болж байгаа байхгүй те. Одоо хүмүүс ингэдэг штэ сэрүүлэг дугуурлаа унтраалаа за 30 минут гэ хойшлуулаад байдаг. Гэтэл яг тэр нойр өөрөө чанартай байж чадах уу гэдэг асуудал байгаа. Бүр ядраачдаг. Тэр ядраачдаг. Тэгэхээр чанаргүй байгаа байхгүй. Зүгээр л сэтгэлээ уурж байгаа нэг арга. Тэгэхээр үнэхээр танаас сэрүүлэг дуурсан бол та зүгээр л бос. Үнэхээр босож чадахгүй сэрүүлээ хойшлуулаад тавь тийм эстэй. Тэр нойрч байгаа хоёрын хооронд ямар чанаргүй нойр болчихж байгаа байхгүй. Чанартай нойрын тухай хэдүүлээ зүгээр үзэл бодлого хаваалцъя л да тийм ээ. Ямар нойрыг чанартай гэдэг нөө жишээлбэл ширүүний бүгийн үед орой хитэн цагт унтчих. Орой хитэн цагт унтчих нөө цагаасаа гадна одоо унтахад нэг хүн өөрийгөө бэлтгэхэд ч юм уу тийм ээ. Бусдад зөвлөгөө олгоод өгөх. За мэдээж эрт босно гэдэг юм бол унтах гэдэг чинь аюу асуудал болоо. Тэрний талаар бас тодорхой хэмжээнд судалж ирсэн л дээ. Ер нь бол нойрны талаар бас энэ тэндээс Google дээр юм шал YouTube-ээс ч юм сонсоод ч юм иймэрхүү байдлаар тэгсэн. Ном дээр хүртэл тодорхой хэмжээнд заагаад өгсөн байдаг шүү дээ. Тэдээс эдэн цаг унтаад орой унтахтаа чи яг юу гэж бодож одоо зориг тавьж унтна. Өглөө босоод тэр хэмжээгээр урамтай байдаг ч юм уу талаас нь зөвлөсөн байсан. Тэгээ ер нь бол 6.5-аас 8 цаг хүн ерөнхийдөө одоо дунд нь сэрүүлцдэггүй ч юм уу иймэрхүү унтгал юм бол энэ чанартай нойр болох юм байна гэж ойлгосон. Орой бол би за 9-өөс ерөнхийдөө 10-ийн хооронд л унтдаг. Орой 7 гэхэд ерөнхийдөө 10 цаг гэхэд бол ерөнхийдөө орондоо ороод яг нам унтчдаг болцсон гэсэн юм байна. Баярлалаа. Кофе гоё үнэрчээ шүү. Би бас өмнөх подкастаар хэлсэн. Яг нөгөө хүн насны онцлог, ажил мэргэжлийн онцлог те одоо тухайн хүний одоо биеийн онцлогоос хамаарат унтах цагаа хүн ч өөрийгөө сонсох хэрэгтэй байхгүй. Түүнээс өө энэ хүн 6 цаг унтдаг гэж ингээд нэг хүнийг дуурайх биш те. Ширүүний буу гэдэг залуу 4:30 тостой гэж би 4:30 биш байхгүй те. Өөрийгөө сонсох хэрэгтэй. Үнэхээр та орой тараад орой ажилдаа гэртээ ирээд оройд ч унтдаг бол зүгээр л өглөө тогтмол босдог цагаасаа л 30-60 минутын өмнө босоод өөртөө л цаг гаргах тухай байгаа. Тэгэхээр одоо үр дүн ямар байна? Ажил дээр, хувийн амьдрал дээр тий. Ер нь бол өглөө эрт босноор бол айгүй гоё үр дүнгууд бол гарсан. Чамгүй олон үр дүн маш эргээр надад бол нөлөөлж ирсэн гэсэн. Нэгдүгээрт нь бол ерөнхийдөө тэр зөв дадал зуршил гэдэг юм бол өөртөө маш ингээд гоё зэгцтэй бий болгож эхэлж байгаа. Жишээ нь дадал зуршил гэдэг зүйлийг хүртэл хүн ерөнхийдөө маш буруу ойлголттой. За ямар хугацаанд бий болдгийг, яаж ээж бий болгодгийг гэдэг юм уу, ямар аргачлалаар бий болгодгийг гэдэг нь ерөнхийдөө ойлголтгүй явж исэн. Номтой учирснаасаа эхлээд ерөнхийдөө тэр дадал зуршлыг бол ерөнхийдөө маш ач холбогдол өгсөн.
Тэр ингээд YouTube-ээр хүртэл сонсоод үзэхэд нэг амжилттай яваа хүмүүсийн дадал зуршил гэсэн юм зөндөө байдаг тий. Тэрийг ерөнхийдөө ингээд сонсонгууд л чинь яг энэ дээр байгаа энэ сервисийн 6 аргачлалыг бол ерөөсөө тэр амжилттай яваа хүмүүс бүгд хийд юм байна. Тэгэхээр би ерөөсөө л эднэрийг дадал зуршил болгох юм бол бас амжилтанд хүрэх гоё том суурай бий болгоод авчих юм гэсэн ойлголтыг авсан. Тэр нэгдүгээр ерөнхийдөө энэ зүйлүүдийг дадал зуршил болгож чадсан гэсэн. За хоёрдугаарт нь миний хувьд бол тэр ном унших гэдэг бол үнэхээр дургүй нэг юм байсан. 10 жилээс хойш л 10 жилдээ ер нь нэг ч ном уншиж дуусгаж үзээгүй. Оюутан болцоод нэг бүтэн жил ноцолтжээ, жил гар ноцолжээж бараг нэг ганц номыг дуусгаж байсан. Тэр ерөнхийдөө эргээ бодоод үзэхэд нэг 19 оны хүртэл хугацаанд бол нэг 7 номыг л ерөнхийдөө бүтэн уншсан байсан. Дэн нөрөг сүүлийн нэг 17, 18, 19 он гэхэд л нэг 2-2 ч юм уу уншсан шиг. Ингиж номонд дургүй байсан хүн ерөөхдөө номонд маш дуртай болсон гэсэн. Энэ ном бол номонд дуртай болгож өгсөн. 7-8 жилийн хугацаанд уншсан номыг 2-3 сарын хугацаанд уншсан байсан. Номонд дургүй байж байгаа дуртай болох тухай дээр нь би бас зогсоож байгаад асуумаар санагдлаа л да. Жишээлбэл өмнө нь огт дургүй байсан гэсэн шүү дээ. Тийм ээ. Яг яадаг байсан бэ? Тэгээд дуртай болоход яг ямар өөрчлөлт гардаг юм байна аа? Ер нь мэдээж ном ертөнцийг харах цонх ч юм уу иймэрхүү өгнүүд байдаг тийм. Ном бол ерөөсөө мэдлэгийн одоо их үүсвэрэн ч гэдэг юм ингээл байдаг. Тэрний ач холбогдлын мэддэг гэрнэл ерөөсөө яг уншаа суух гэр ерөөсөө ингээл залхуу өрнөд ирээлждэг ч юм уу тийм. Тэгэл нэг ганц хоёр жоо харж байсан. Тэгэл хойшин тавиал шал өөр юм явуулдаг ч юм. Яг ийм байсан. Сонголтоо буруу хийдэг байсан юм болоо. Дараа нь өөрөө ер нь би яагаад ном унших дургүй байсан юм болоо гэдэг асуулт юм бол аюул чухал юм бэл. Дараа нь бас ажлынхаа амтнаас бас ном уншдаг хүмүүсээс бас зөвлөгөө авчлаа юм байна. Ном уншаад тэр сонголтоо уун бол нөө хувийн хөгжлийн ном аягүй чухал гэж би зөвхөн тэрүүлгүүл зүтгээд байдаг тий. Гэтэ магадгүй тэр нэг аягүй сонирхолгүй ном авцаад байсан юм шиг санагдаад. Сүүлд нь бол яг тэр нэг хүмүүсийн яг бүр түгээмэл уншаад байгаа уран зохиолын нөмөр орж ирсэн л. Одоо яг тэр нэг ноонууд нь лам чи миний аваад хэвээр нэг тэгэл сууж гал яг дуусгаж байсан. Араас нь нөгөө 60 цагаан өнөө хүлээдэг болсон ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар яг номын гэж байгаа горхоосож эхлэх үеийг эхэлсэн гэсэн. Яг тэр явцдаа л нэгтэй таарсан гэсэн. Би яагаад ингэж асууж байна вэ гэхээр хүүхдээ яаж ном уншуулдаг болох вэ? Номонд яаж дурлуулах вэ? Номонд яаж дурлах вэ гэдэг юм асуулт хүмүүсийн дунд их байдаг юм байна. Тэгэхээр учраас нөгөө чи болохоор дургүй байж байгаа дуртай болсон гэдэг чи өөрөө байж чадахгүй түүх жишээ учраас тийм ээ. Гэрлээ энэ дээр ном эрхэлж гаргадаг хүний үед бас хэлж өгөөч. Номонд яаж дурлах вэ? Бас өөр хүүхдээ яаж дурлуулах вэ? Ном бол унших угаасаа маш хэрэгтэй. Хамгийн гол нь уншснаа хэрэгжүүлэх нэг чухал. Тэ? Одоо мэдснээ хэрэгжүүлэхдээ одоо энэ битэрийн өнөөдрийн зочин маань бол ерөөсөө л нөгөө мэдлэг мэдээлэл өөртөө шингээ авч чаддаг хүн байгаа байхгүй. Түүнээс мэдсэн ч мэдээгүй юм шиг, унсан ч уншаагүй юм шиг хүмүүс түн бом байж тээ. Юу ч уншаад ямар ч мэдээлэл аваад анализ төгөлд хийдэг. Тэгэх юм бол тэр хүн мэдээлэлтэй байгаа яах юм? Эсвэл шууд утгаар нь хүлээгээд авчдаг те. Одоо энэ хүн муу гэж юм бол муугаар дуусчдаг те. Тэгэхээр миний хувьд бол унших бол хэрэгцээ бол угаас асар их байдаг. Яагаад тэгэхээр би нэгдүгээрт одоо л сүүлийн 1 жилийн групптэй удирдах явж байгаа үед өөрөө төрүүлж алхаж өөрөө мэдлэг мэдээлэлтэй хийж тэрнийхээ зөв гэсэн зүйлээ бусдад түгээхийг эрмэлзэж байгаа, бусдад хуваалцахыг хүсэж байгаа учраас одоо маш их унших хэрэгцээ байдаг. Тэ би одоо сүүлийн сар бол ямар ч байсан нэг 4-5 ном бол уншаад эхлүүлээд явж байгаа. Хажуугаар нь одоо бизнес үүрэг нэвтрүүлгийг маш их сонсож байгаа. Үзэж байгаа. Тэн дээр нөгөө нэг одоо хүндэлж явдаг бизнесмэнүүдийн ярьслага тэр хүн туршлагаараа баталсан, туршлагаараа мэдсэн зүйлийг одоо бусдаа хуваалцаж байгаа шүү дээ. Тэрнээс нэлээд суралцж байгаа. Хүүхдүүдтэй ном уншиж сурахын үед болохоор би яасан бэ гэхээр манай хоёр хүүхэд одоо номонд бол унших нэлээд юм сонирхолтой болсон. Өмнө уншдаг байсан баг. Эхний үед бол би хүчээр одоо албаар уншуулдаг гэсэн. Унш. Энэ сар та хоёр энэ номыг уншсан байх ёстой. Гэт хүчээр уншилсан байхгүй. Тэгэн гот нөгөө хүүхэд намтанд орчиж байгаа. Би юунаас эхэлсэн бэ гэхээр охиндоор болохоор Harry Potter. Тэгэн гот одоо нөгөө хүүхэд ээжээ тэр чинь ингээд дараачийн зурлал Монгол дээр гарсан мэн надад аваад гэд бүр надаас нэгдэг те. Хүүдээ болохоор яг насанд нь тохирсон бас тэр цуврал номыг авч өгөөд тэгэн гот за би тэдгээр зурлалаа уншиж за одоо тэдийгээ уншъя. Сүүлдээ одоо бүр өөрөө номын дэлгүүрт очиод нэг ном арчиг би нэг аммаараа бүр ерөөсөө нэг л даал хийсээр авахулдаг ч юм уу те. Тэгэхээр эхний удаад бол хүүхдэд заавал шаардлага тавих байдлаар нөгөө номын тоогыг ингэж тодорхой болох байдлаар ингэж зорилго тавьж уншуулад хамгийн гол нь сонирхож байгаа сэдвэр нь шүү дээ. Тэгээд явал их зүгээр санагдсан. Миний арга бол юм байна.
Өглөөний гайхамшиг подкаст. Тэгэхээр ширхэг нимбүү маань үрдүнгээ ярьж байхад би дундуур нараа загсааж аваад асуусан тийм ээ. За эхлээд дадуулах чухал гэдгийг ойлгосон. Хоёрт нь уншиж эхэлсэн гэдэг маш том үнцэн. Гурав дахь нь юу байсан? За мэдээж дасгал хөдөлгөөн бол миний хувьд айгүй чухал зүйл гэдгийг мэдчихсэн. Гэхдээ ерөөсөө ингээд яг нэг хөвшил болгож хийж чадахгүй ч юм уу иймэрхүү байдлаар яваад байсан. Тэгээ яг энтэй очсноос хойш одоо бол ерөөсөө тасралтгүй өглөө болгон тасгал хийдэг болсон. Гүйдэг болсон. Ингээд тэрхэрж бас хүн чинь бас нэг хөнгөрөөд улам гоё илж хүчтэй бол дөө өглөө босоод тэр гүйх гэдэг чинь бүр айгүй гоё. Тэндээс хүн чинь амар гоё кайф мэдрэмж гоё авдаг юм. Одоо гүйж явахдаа ямар нэг юм бодоод ингээд явах юм бол айгүй бас гоё төвлөрч чаддаг юм билээ. Тэр яг иймэрхүү гоё давуу тал. сэтгэл санаагаар унсан ч юм уу одоо нэг ингээд нэг хүмүүс амьдралд юм тохиолдсон шүү дээ. Болохгүй ч байгаа юм шиг. Яг тэр үед ингээд гүүхээр гүүх ч юм уу тасгал хөдлөн аюул сайхан сэтгэл санаа ингээд аюу гоё өөдрөг болчтой юм лээ. Тэг хэцүү зүйл тохиолдсон ч юм ингээд жоохон сэтгэлээр унсан үед болохоор би миний сонголт явах уу гэхээр ерөөсөө л тасгал хөдлөх. Яг 20 минут өөрийгөө яллаа гэж. Тэгээд зөвөр энд одоо сая гівэнд ингээ бас төрсэн бодол ихээр өглөө өөрийгөө ялж босч байгаа нь өөртөө хүнд нөгөө итгэлтэй байдал. Би өөрийгөө ялцсан шүү гэдэг тэр мэдрэмж нь хүнийг тэр өдрийн турш бас их гоё ойлгохтой юм шүү те. Босно хичээ босч чадаагүй хүн яах юм. Тийм. Би сте амар сони юм бэ те. Өөрийгөө ялч чадахгүй нэрээгээл өдөр чинь тэр бодлон дагна шүү дээ. Босно гэсэн цагтаа босоод өөрийгөө ялаад хийхсэм үү хийцүүгүй яах юм те. Тэр бас их чухал юм болов гэж бодоод байна л да. Миний бодлохоор унтаж утсан. Тэгээд өглөө болсон өдрөө яагаад ч маш ирч хүчтэй, маш одоо ажиргалтай, эерэг байгаад байгаа байхгүй. Харин онцон өдөр бүтээмж бол байхгүй. Яг үнэ тийм ээ. Подкаст сонсож байгаа хүмүүс анзаарсан байхаа эрс ингээл чимээ ороод явцсан. Чүчүү travel чинь 6:30-аас хойш ер нь оюутнууд их ороод ирчихсэн юм тийм ээ. 6 цагаас хойш нам гүм донд бид гурван ярилцлага эхэлжсэн бол одоо нэлээд чимээтэй олж эхэлж байна. Тэгэхээр энэ бас энэ оюутнууд энд их цугладаг юм байна өглөөний цагаар. Бас мундаг байна тийм. Хичээлээс чинь бас нэлээд байдаг болсон биш үү ингээ харж байгаа. Залуу дандаа залуучууд шүү дээ бас бахархмаар тий. Өмнөх подкастыг та бүхэн сонссон бол нөгөө бидний саяхан болсон өглөөний гайхамшигын 12 дахь уулзалтанд одоо зочин илтгэгчээр өргөцсөн ширүүн юм боо. Өөрөө одоо бүр нэг ойч баг хүрээг байгаа тийм ээ. Хөөд охинтойгоо их нэртэйгээ ингээ гэр бүлээрээ ирсэн гэдгийг подкастын үеэр би бас нэг хальтад зурцсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр үеэр ихтгэлээ тавиад өөрийнхөө одоо түүхээ хуваалцж байхдаа Сахилга Батын тухай яриа. Үнэхээр л зог туссан. Сэтгүүлч хүнд одоо айгүй юу яаж байгаа. Жишээлбэл Сахилга Бат гэдэг энэ үгийн тухай би л нэлээд тогтож бодсон. Тэгээд энэ сэдвээр сонсогчтой яриа өрнүүлэх тухай ч юм уу, эсвэл подкастаараа дамжуулж хүргэх тухай ч юм уу нэлээд их ач холбогдол өгж бодсон байхгүй юу. Тэгэхээр ширхэг нимбүү тэр Сахилга Бат гэсэн тэр үзэл санаагаа тэр түүнийг ярих болсон шалтгаанаа энэ подкаст сонсож байгаа хүмүүстэйгээ хуваалцаач. Ерөөсөө л юу юм блэ? Сахилга Бат гэдэг зүйл бол айгүй чухал байсныг л би ерөнхийдөө номтой өглөөний гайхамшиг номтой уулзаад ойлгосон гэсэн. Яагаад тэгэхээр өмнө нь за тэр дасгал хөдөлгөөн хий, за ном уншиж гэдэг ч юм уу тийм ээ. Иймэрхүү зүйлүүдийг би ингээд дэш хүсээдсэн хийх гээд тэгэхээр нэг ганц хоёр өдөр хийж байгаа ч юм уу, за дасгал хийж байгаа ч юм уу тэгэл орхигдуулцдаг тий. Яагаад ингэж байдаг шалтгааныг энэ ном надад ерөөсөө зааж өгсөн гэсэн. Та хэрвээ зөвийг сонгоод одоо түүнийг ялангуяа хийхийг хүсэхгүй байсан ч хийж сурхаваас өөртөө одоо тэр гайхалтай амжилтыг бүтээх тийм зөв дадал зуршлыг өөртөө төлөвшүүлж байгаа хэрэг гэсэн үгийг ерөнхийдөө уншаал ухаарч эхэлсэн гэсэн. Би ерөөсөө Сахилга Батгүй хүн юм байна. Ерөөсөө Сахилга Баттай болж ижил би өөрийгөө хөгжүүлэх ч юм өөртөө зөв дадал зуршлуудыг бий болгож чадах юм байна гэсэн ерөнхийдөө хүслийг ойлгож ирсэн. Миний ойлголт болохоор юу байсан бэ гэхээр ерөнхийдөө дарав төлөв томото ч юм уу иймэрхүү байдлаар би Сахилга Баттай юм байна. Би өөрийгөө маш сайн Сахилга Баттай гэж ойлгоцсон явж исэн. Энэ нь ерөнхийдөө жоохон буруу за магадгүй нэг талаараа зөв л байгаа л. Тэгээ цаад нөгөө гүн утга санааг нь ойлгоогүй явж исэн. Тэгээ магадгүй ажил дээр нөгөө сургалт ороод хүмүүстэй уулзаад ярилцж байхдаа ерөнхийдөө нөгөө Сахилга Батгийн талаар хүмүүсээс асууж байгаа байхгүй. За таны бодлоор Сахилга Бат гэж юу вэ гэдэг юм бол яг л нөгөө миний бодож исэн зүйлийг л хэлээд байгаа хүн болгоо юм. Тэгэхээр л ерөөсөө л бид нэр буруу ойлголт. Дэг журамтай. Энийг арай өөрчлөлт. Дэг журамтай. Томоотой байвал тэр бизнес уран дээр нэг захирлын ярилцлагыг сонсохгүй юу? Тэгсэн чинь одоо ингээд стартап бизнес эрхэлж байгаа залуучууд маш их байна.
тэд нар юу гэж харж байна вэ гэхээр ингээд би хүнд ингэж ажилласнаас тусдаа бие дагаад стартап хийх юм бол аюу эрх чөлөөтэй. Хүссэн үедээ ирнэ, хүссэн үедээ явна те. Ажлын цагт баригдахгүй гэдэг байна. Яг тийм байж болно. Нөгөө талаас стартап бизнес буюу одоо гарааны бизнес юуг шаарддаг гэхээр маш өндөр түвшний сахилга батыг тухайн үнэ шаардж байдаг гэж хэлж байгаа байхгүй яг үнэн шүү дээ. Тийм эстэй. Сэтгэл зүй цэвэрлсэн сэтгүүл зүгээс сургалт болвоо. Тэгээ подкастыг сонсож байгаа хүмүүстээ сонир байж магадгүй бас нэг эргцүүлэх нэг сэтэл болгоё гэж бодоод байна л да. Тэр нь юу гэхээр бид нар дасан зохицох чадвар гэхээр энийг их давуу тал болгож ярьдаг шүү дээ. Монголчууд дасан зохицох чадвартай гэдгээ сайн тал, давуу тал гэж боддог. Тэгсэн чинь тэр сургалтын дээр сургагч өгш юу гэж хэлсэн гэхээр дасан зохицох чадвар сөрөг тал байж болно. Яг тэгэхээр өнөөгийн нийгэмд ялангуяа Монгол хүн муу юм дасан зохицохтой маш хурдан учраас дасан зохицох чадвартай гэдэг нь дандаа сайн гэсэн үг биш. Энэ бас ингээ учиртай байхгүй бол бас муу юм сөрөгт дасан зохицдог ийм чадвар байдаг шүү гэд хэлсэн чинь бас л нөгөө дасан зохицох чадвар гэдэг чинь нэрээ гэдэг бас ингээ сөрөг дээрээ ярьж байгаа байхгүй. Бас л аль аль талтай тууштай байх гэдэг нь бас байгаа байхгүй. Зөв зүйлдээ тууштай. Буруу зүйл тууштай гэж болно шүү дээ. Эсвэл тий тууштай ингээл одоо нэг алдаа оноогоо чарахгүй ч юм уу эсвэл зарим хүмүүс ажлын байран дээр би аюу тогтвортой ажилдаг гэд нэг ажлаа 10 жил хийсэн байдаг. Ур чадвараа нэмэгдүүлээгүй. Өөртөө одоо үнэлт хийгээгүй нөө авдаг 10 жилийн өмнөх цалин 5 6 жил ингээ явж байгаа тийм дахиад байдаг. Тэгэхээр энэ өнөхөр тууштай адил мөн үү гэдэг асуудал байгаас тэ зөв тууштай адил мөн үү. Тэгэхээр энэ ойлголтууд энэ одоо шин чанарууд дээр бас нэг тогтож бодох өөрөө цаг гаргаад магадгүй тэр өглөөний цагийн бясалгалын тэр цаг дээр тийм ээ. Яг энэ сайн муугийн тухай ойлголт, энэ дасан зохицох чадвар, тууштай байдлын сахилга батч гэдэг юм уу? Энэ ойлголтууд дээр одоо эртэж хүмүүс маань өөрсдөө ингэ бодоод нэрээ тиймгээд ингээд өөрөө өөрийнхөө нөгөө нэг алдаа оноогоо дэнслэн тоолж харах те. Энэ дээр зүгээр нөгөө манай ээжүүдэд гардаг юм бүх юм ингээд өр хөвгтэй зориулсан, гэр бүлтэй зориулсан те. Тэгтэл үнэхээр би өөртөө зөвхөн хувь хүндээ цаг гаргаж чадж байна. Би одоо гэр бүлийн ингээд гишүүдийнхээ өмнөөс юуг нь төрүүлж урд нь орж хийгээд байна. Юу ямар өөрийг хариуцлахаа би бусдаа оногдуулж байрлаж болох уу гэдэг дээр бас энэ өглөөний 30 минутыг гаргаа бодоод бичээд ингээ ажилласаа гэж боддог байхгүй тий ээж хүн өөрөө мундаг гайхалтай байж ээж өөрөө суралцагч байж ээж гэр бүлийнхээ гишүүдээс төрүүлж алах нь тэднэртээ нөгөө мэдээлэл түгээн үйлхэрлэндээ тэгэхгүй яг байдагтай эргэлдээд одоо нөгөө ахуй ажиллаад их гоё би хийж ин гэрээхэндээ тусалж ин гэд бодоод байвал энэ үнэхээр урт хугацаанд нөлөөлөл байж чадах уу гэдгийг бас энэ үг би яг өнөө өглөө дасгал хийж байхдаа бодож байгаа. Ээжүүд маань өглөөнийг өөртөө тэ 30 минутыг ингээ босоод өөрийгөө ингэж сонсгож зарцуулчвал ямар гоё вэ гэж тэггүй яагаад ч юм бодгцсан. Өглөө бүр эхлэл байдаг. Өглөө бүр шин санаа төрдөг. Өглөө бүр өөрчлөлтийг авчирдаг. Өглөөг гайхамшиг болгож хувиргах өглөөний гайхамшиг. Сайн нөгөө ихтгэлтэй байгаад ерөнхийдөө нэг урилга ирсэн шүү дээ. Тэгэл ирэнгүүт чинь ерөнхийдөө айгүй юм эргэцүүлж бодсон байхгүй. Өмнөх бүр тэр 10 жилийн өмнө л баг очиод тэрнээсээ ингээд өөрийгөө хөөгөл энэ хүртэл ерөнхийдөө бодож бодсон байна те. Бүр өмнөөс нь бичиж эхэлсэн байхгүй. Бүр ингээд бүгдийг бичээл сэдв уудсан болоод ирэнгүүт л Тэш ихтгэл тавихын тулд хүн чинь бас нэг дистралтай явах хэрэгтэй болно шүү дээ хүнд мэдээлэл өгөх гэж байгаа. Тэгээд бодоод үз тэр айгүй гой санагдсан байхгүй. Ягаад тэгэхээр 10 жилийн өмнө хэм байсан үе шаттай одоо чи яг энэ хүртлээ хэм болсон юм бэ? Тэнгүүтэл чинь яг л за магадгүй 15 он хүртэл нөгөө сурч хөгжөөл ажил дээрээ жоо дэвшил гараад ингэ явж исэн бол яг 16 оноос хойш ингээл нэмэл яг нэгэн хэвийн бүр ингээл 19 он хүртэл бүр яг нэгэн хэвийн юм хэмнэл рүү орчихсон. Хэцүү болчихсон. Хэцүү яг өрөөс нэг төвшин дээр нэг нам зогссон. Яг тэрийгэл тэндээс ерөнхийдөө олж мэдчихэж байгаа гэсэн үг. Тэгээ энэ дээр болохоор нөгөө бас манай зочны өөрийнх нь тэр хариуцлагатай байдал юмд ачуудл бүгд л өгч байгаа байдал те бас ингээд хувь хүний гоё чанар харагдаж штэ хандлага те түүнээс шөө очоо юу ч ярьсан яатай ингээд өрөөл ирэндэ тэгэхээр тэр өөрөө хандлага нь өөрөө буцаагаад өөрөө өөрийгөө сонсох гоё өгөөжийг өгсөн байгаа нь бас аюу сайхан санагдаж байна те бичгтэй холбоотой их сайхан үг байсан. Тэр нь та юу ч бичиж авсан бай цаасан дээр үг буулгана гэдэг сохор зоосны зарлаггүй эмчилгээ юм гэсэн. Бодхоос илүү
бүр ингээд давсан үйлдэл цаасан дээр буулах юм байна л да. Тэгэхээр энэ бол өстэй хамгийн сохор зоосны үнгүй хэрнээ гайхамшигтай үнцэнтэй эмчилгээ юмаа гэсэн үгийг би олж уншичаад энэ шторк болгож радиогоор хүргэе подкастараас оруулъя гэж хэлсэн юм байна. Чиний бас нэг давуу тал энэ нэрээ тийм шүү те бичих гэдэг өөрөө бас өөрийгөө олж харахад маш их хэрэгтэй. Тэгээ бичгээ очиад зөвхөн компьютер дээр шивж байгаа гараараа бичих хүртэл бүр ингээд гар ивэлж өгөхгүй бас хэцүү болчтой юм лээ шүү дээ. Миний хувьд бас нэг давуу тал нь юу байсан гэхээр зөргижүүлэлтэн дээр ч одоо мэдлэг бол хүч гэдэг үгийг баг ингээд бүр гэртээ ингээд бичээ тавьсан. Энэ YouTube гэдэг юм ч ерөөсөө мэдээллийн бүр асар том одоо үндсэн тийм бааз бэйс юм байна гэдгийг одоо л ойлгож байгаа. Хүмүүс өмнө нь бол за нэг ерөнхийдөө нэг кино үзэх ч юм уу, дуу клип сонсох ч юм иймэрхүү байдлаар ашигладаг байсан. Тэгээд нэг подкаст анхныг сонсч эхэлжсэн. Тэр нэг наран 100 гэдэг тэр хүний орсон подкастыг сонсч байсан баг. Одоогийн нийгэм чи ерөнхийдөө тэр цагийн менежмент гэдэг зүйл бол хамгийн үнэтэй зүйл болсон. Цаг гэдэг юм чинь тэгэхээр маш чухал шүү. Одоо үндсэндээ цуг хөгжиж явах бол үндсэндээ хоцрогдно гэдэг асуудлыг аягүй ярьжсэн. Тийм учраас ерөнхийдөө өөрийгөө маш суртастай ерөнхийдөө хөгжүүлж авахгүй бол хөлийг хоцрогдоод үлдчих гээд байгаа юм шиг нэмэрхүү мэдрэмж төржсэн. Тэгээд анх тэр подкастыг сонсож байхдаа мод өөрөө бас ингээ подкастт оролцсон хийж үзчихсэн ч гэсэн амар ингээ хүсэл бас төржсэн. Модгоо тэр бодол маань ингээд өнөөдрийн төгтлөөр хийж магадгүй юм шиг. Тэгээ бас нөгөө битээр би одоо ширүүний одоо яаж уулзсан бэ гэхийг санаа. За. Америкийн өдрүүд 2019 арга хэмжээ болсон. Тэгээ тэн дээр болохоор би нөгөө Grand Book Publishing-ийн номоор оролцсон байхгүй. Манай номч өөрөө Америкийн бүтээгдэхүүнүүдтэй зохиолчтэй. Тэгээ тэн дээр зогсож байгаа мэдээж ингээд зориод маш олон гишүүд маань олон хүн одоо манай номыг зориод ирсэн. Тэгээ тэр дунд ингээд жидэл гэр бүл 2 хүн ингээд хүүхдэд тэрсэн ирэхгүй. Тэгээд одоо танаа гишүүн байна гэл тэгээд номоо аваад явснаа буцаагаад ихнэр нэрснээ ихчээ манай нөхөр тэдх хоног дээр ингээ өглөөний гайхамшигыг хэрэгжүүлж байгаа гэж хэлчихэд явсан чинь надад бүр ингээд маш их те энэ чинь бас нэг тууштай байдал те ийм байна бас гэр бүлэрээ ингээд хамтдаа хэрэгжүүл явж байгаа гэдэг нэг гоё эерэг санагдаад тэгээд би сүүлд нь группээс ингээд мөн гэдгийг тоглоод тэгээд уулзалтанд орсон. Тэгэхээр нөгөө нэг ингээд нэг алхмаас нөгөө алхам руу шилжиж байна гэсэн үг тийм. Тэгэхээр гоё юм зорж очихоор буцаагаад сайхан хүмүүстэй уулздаг юм байна л да. Одоо 81 хоногийн дадал өглөө эрт туссан цаг хугацааны энэ өдрүүдийн гэр бүлийн уур амьсгал нь ямар байсан бэ? Мэдээж маш гоё тийм эрг уур амьсгал бол угаасаа бүгдэж тааж. Мэдээж одоо тэр хүмүүсийг хүртэл яг ингээ босоод надаас бас үндсэндээ бас эрг үр дүнгууд харагдаж штэ тийм нөгөө хүмүүс. Тэнгүүдэл чинь би ч гэсэн одоо ингээ ингээл өглөөний гайхамшиг номыг би анх одоо өөрөө уншиж дуусчаал нэртэйг авч өгчээсэн байхгүй юм шууд худалдаж авч өгчээсэн. Гэтэ яг нөгөө хүн хүнд ном чинь бас ингээ арай өөрөөр нөлөөлдөг гэдэг энэ дэр харагдсан байхгүй. Ягаад тэгэхээр тэр хүн мэдээж надаас би бол үр дүн харагдчихад байгаа нэг тэр хүний одоо унших сонирхол нь арай нэг төрж өгөхгүй л ингээл яваадсан. Уншиж дуусахгүй ингээл жогоош тавиал яваадсан. Тэгээ анзаараад ирэхээр би ерөнхийдөө тэр нэг хүсгүүн өөрчлөлтгүйхаа ном гэдэг тэр бас нэг номынхаа жигсаалтанд бичсэн байсан байна. Тэр харж чадгүйхаа байл. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө групп дээр ч гэсэн тэр номны талаар айгүй их ингээл гоё шиллүүд явдаг тий. Тэр нь бүр айгүй гоё таалагдтал. Энийг л авч өгвөл ерөнхийдөө уншаад их сонирхолтой төрж магадгүй юм байна гэдэг. Яг тэр нөгөө юун дээрээс очиж тэрийг номыг авч ирсэн. Тэгчээ дараа нь яг нөгөө битээ гарч явж ирсэн. Хүүш ном дээр чи гар үсэг зурулж яваагүй шүү дээ. Жооч гар үсгээ зуруулаад авчаал бас гоё үг өчүүлээд гэдэг. Тэгээ буцаад явуулж ирсэн. Ямар гоё юм бэ? Эхнэртээ юу уншуулах вэ гэж боддог. Эрнэхийн тухай энэ яриа сонсох чи ямар гоё сайхан юм бэ? Миний хувьд бол шинэ мэдрэмж, шинэ одоо сэтгэл байна л да. Анхны жишээлбэл эхнэртээ заа энийг уншуулах уу? За эхнэртээ энийг аваад өчл унших юм байна гэдэг л өмнөөс нь бодож эхэлнэ гэдэг чинь тийм ээ. Сая бас номын баяр дээр бас нэг залуу ирсэн. За. Хоёулаа ирээл ном аваад явсан. Нэгнээ буцаж ирснэ. Та нэг гоё үг бичээд өгөөч урам өг. Би одоо найз бүсгүйгээс ном дурлуулах гэдэг юмаа. Тэгээд албаар зорж ирж авч байгаа гэдэг. Би бас энэ дээр яг чиний сая авч байгаа мэдрэмжийг авсан байна. Айгуу гоё санагдсан. Тэгэхээр нөгөө гэр бүл хайр гэдэг зүйл те айгуу гоё бие биендээ бас нэг дэмжиж, туслая, нэгнийгээ хөгжүүлээ гэдэг юм руу явж гэнэ гэдэг нь айгуу сайхан санагдсан л та. Хамтдаа хөгжих нь л чухал байна. Түүнээс би нэг эхнээс илүү гараач юм хөгжиж дэвшээд ингэ явчих. Тэнд хүн оцрогдоод байвал бас онцгүй шүү дээ. Наадгүй нөгөө бие биений одоо өөрсдөө харах үнцэн хүч шал өөр болов. Хамтдаа хөгжиж явчих юм бол нөгөө уур амьсгал нь хүртэл гоё юм. Хоёулаа нэг зүйл чиг татах байна те. Зорилго нь хүртэл нэг бол зэрэгдөө сурч хөгжиж ойлоо ингээд ном уншдаг бол нэг л хоёулаа л зэрэгцээл ном бариад байдаг чинь. Эндээсээ магадгүй хүүхдэд хүртэл
яг гоё зөв үлгэр дуураалал хүртэл бий болдог ч юм уу. Одоо ширүүт нэг хитэн настай байлээ. Нөгөө залуу гэр бүлүүдэд бас тийм нас бас аягүй чухал штэ. Бас үлгэрлэл авах гад юм. 1990 онд төрсөн. Одоо тэгээд 29 настай байж байгаа. Одоо чиний дэргэд ариун гэрэл биш одоо өөр нэгэн бата юм уу баяраа юм уу яг үл тэнгийн чин залуу суудсан. Найзаа би чам шиг ингээд ихс босмоор байна. Наад чиний мэдрээд байгааг мэдэрмээр байна. А гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй байвал юу гэж хэлэх вэ? Чиний өгөх зөвлөгөө юу байх вэ? Би бол сая ажил дээр хүртэл нэг ерөнхийдөө тэр нэг илтгэлүүд аягүй бас тавьдаг болсон байна. Ер нь бол бас өөрийгөө л илтгэгч болно гэж зоригжуулалтын дээр хүртэл бичсэн байна. Ямар гоё. Ажил дээр гэдгээ тодруулаач хэдэн хүмүүсийн өмнө. За ер нь бол манай ах чи ерөнхийдөө 100 хэдэн ажилтнтай хүн байна. Том багийн өмнө тэгээд илтгэл тавьсан байж тээ. Тэгээ удирдлагуудынхаа өмнө бас тавьсан юм байна тийм ээ. Тэг ерөнхийдөө өөрөө ч гэсэн удирдах бүрэлдэхүүн байдаг л да. Гэтэ нөгөө магадгүй зүгээр юм сонсох нь надад аягүй чухал. Хүн чи юм мэдээд ингээд ирхийг хайж бол хүнд хуваалцмаар аягүй цаанаас угаасан юм мэдчихээр нэг өөртөө ихтэй болоод тэрийг хүнд хүргэмээр угаасан ингэ санагдаад ирдэг. Тэг хүнд ярингууд тэр юм чинь өөрт нь бүр аягүй гоё бүр батчиж үлддэг. Тэгээд ерөнхийдөө ажил дээрээ 7 хоног болгонч бол ихтгэл бэлдээд ингээд тавьдаг болъё. Тэгэж яг удирдах ажилтны хурал дээр за тэр 7 хоног сар тэгэхээр 4 удаа ихтгэл тавихаар тэндээсээ нэгийг сонгож аваад ажилчдаа нэг удаа ямарсан гэж хүрдэг бай гэдэг бодлоо зорьцсон явж байгаа гэсэн. Тэгээ тэн дээр би хүмүүс юу гэж хэлжсэн гэхээр нэгдүгээр та одоо мэдээж нэг сайн нэг үр дүн хүсээд байна шүү дээ. Өглөө эрт босоод ингэж мэдрэмээр байна. Та үнэхээр тэр үр дүн мэдэрч л байвал тэрний хүлээлтээ өөрөө бүр ингэ яг бүр ингэ анханаас нь тодорхойлоо. Би яг л ийм мэдрэмээр байна. Ийм үр дүнд хүрмээр байна гэсэн тэрийг хамгийн эхлээд тодорхойл. Хоёрдугаарт нь өөрийгөө одоо тэр би сэтгэл зүйдлээс бас нэг бэлд гэсэн. Өглөө тэдэн цагт босон тэгэхээр ихэд би сэтгэлээ нэг сэтгэл санаагаа үн чинь бас үрдчил бэлдэх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд бил дараа нь тэр 30 хоногийн сорилтыг өөртөө хэл. Тэр сорилтыг та яаж чадах юм бол өөрийгөө яллаа гэдэг тэр юм хэд одоо. Ийм л 3 дараалалаар та нэг өөрийгөө ингэ сориод үзээ. Тэгэх юм бол та дараа яг тэр хүссэн үр дүнд өөрийгөө яллаад хүрч чадах байх л гэж хэлээ. Тэг хүмүүс зөвлөсөн гэсэн. Тэгэхээр нэг юмнаас сижүүр аваад дараачин гоё алхмууд ирээд ирээд гэсэн. Тэгэхээр өөрөө хүн ингээд зөв байгаа, зөв ингээд бодолтэйгээ явахаар аяндаа ингээд бүх хөврөд явчих юм шиг шүү дээ, тий ер нь. Тэгээ маш олон дүү нэртэй би чинь 4 дүүтэй байхгүй. Дүү нэртэй бас айгүй гоё эргээр нөлөөлөх юм чухал. Магадгүй би 10 жилийн өмнө ч юм уу энэ зүйл одоо өчтсөн байсан бол одоо шал өөр төвшөнд явж байгаа тий. Тэгвэл одоо би дүүнэртэй энэ цаг хугацааг алтгаас өмнө бас тэднэрт урдчлаад бас энийг хүргэх нь аюул чухал байгаа. Одоо яг энэ цаг мөч ингээ мэдлэг авах маш гоё боломжтой үе те. Тэгтэл бид нүрийг яг оюутан ах үе тийм боломж байсан уу те. Тэгэхээр яг ингээд тэр зүйлээ ингээ дүүнэртээ хүргэх юмсан гэж маш их боддог штэ. Миний алдсан цаг хугацааг те. Эднэр маань битгий алдаасаа ч хийж одоо чамд хийж боддоггүй юм байна. Ойлгож ухаарснаа ойлгуулах юмсан гэдэг тийм байлээ. За хүн чинь заавал алдчихэж ухаардаг гэл. Одоо үед бол ерөнхийдөө бид нэр энэ асар мэдээллийн баас амьдарч байгаа юм чинь алдахгүйгээр тэр зүйлийг ухаарад бүр улам илүү өндөр түвшинд хүрэх боломж бол байгаад байгаа. Яг үнэ. Заавал алдах шаардлагагүй. Тийм. Өглөөний 1 цагийг өдрийн 4 цагтад дүйдэг. Үнэхээр л надад бол тийм мэдрэмж төрж байна. Одоо Улаанбаатарт 6 цаг 50 минут болж байна барыг тийм ээ. Тэгэхэд бид 3 ертөнцийн хичнээн олон юм тухай ярьж юу. Тийм ээ. Ирлээ шүү. Өглөөний гайхамшиг подкастынхаа 2 дахь дугаараар Ширүү Нимбо гэж нэг гоё цээжний цаанаас хөнгөнсөн дуутай. Өөрийнх нь удаа харцсан тэр алсын хараа их алс хол учраас их том учраас дуу хоолоос тагаа тийм хүчтэй байдаг болов уу гэж бодож байна. Тэгээ чанд маш их баярлалаа. Баярлалаа. Цаг гаргаад ирсэн баярлалаа. Битээртаас те энэ гоё мэдлэг мэдээлэл бас бусдаа хуваалцах гад энэ сэтгэл гэдэг зүйл өөрөөс аюул гоё. Тэгээд өөрөө хэлж штэ би подкастад өөрөө ингэ оролцох юмсан ингэ бодож байсан. Тэгэхээр бодол гэдэг зүйл ямар агуу вэ гэдгийг бас бодлоо. Тэгэхээр одоо сөрөг зүйл бодоод энэ амьдрал болохгүй, энэ нийгэм болохгүй гэж нийгмийн буруудахаас илүүтэй өөрлөг хөнгөгээ зүгээр л өөрийгөө өөрчлөхийн төлөө яваараа л гэж одоо хүмүүстэй хэлмээр энэ тэрийг өглөөний цагтаа хэрэгжүүлээрэ одоо цаг гарахгүй гэж хойшоо суух биш те. Тэгэхээр ийм гоё ирч хүчтэй зоригтой цогтой залбоотой юм залуучуудаас бүгдээ хамтдаа суралцаад явцгаая. Анх удаа ерөнхийдөө ийм зүйлд бас ингэж ярилцлага өгч сууж юм иймэрхүү зүйлийг мэдэрч үзчих маш гоё бай. За энэ өглөөний энэ цаг гэдэг чинь үнэхээр маш гайхалтай цаг байд юм байна. Надад цаг зав олдохгүй байна. Би завгүй байна гэж битгий өөрийгөө одоо үндсэндээ жоохон одоо
хоош нь тавьчих ч юм уу тийм ээ. Ийм битгий байгаараа тэр өглөөний үр бүтээмжтэй энэ цагийг гоё зүгээр ашиглаад өөрийгөө маш сайн хөгжүүлээрэй. За өглөөний гайхамшиг подкастын 2 дахь дугаараа ингээд жаргая. Удахгүй 3 дахь дугаараар мөн л юм чин сэтгэлийн халуун яриатайгаар эргэн уулзъя. Цэлмэх тэнгэр цэнгэг агаар цэвэр тунгалгаар дүүрэн шин өглөө. Өдөр бүр ингэж эхэлдэггүй байсан ч та сэтгэлдээ өглөө бүрийг ингэж угтаарай. Өглөө бүр эхлэл байдаг. Өглөө бүр шин санаа төрдөг. Өглөө бүр өөрчлөлтийг авчирдаг. Өглөөг гайхамшиг болгож хувиргах өглөөний гайхамшиг.